Сайн байцгаана уу бүгдээрэнд энэ өдрийн мэнд хүргэе. Кино болсон бодит хэрэгээр дахиад уулзах гэж байна. За миний бичлэгүүдийн дуу нэлээд асуудалтай байна гэж олон хүмүүс хэлсэн болохоор дахиад нэг микрофон авчлаа. Уул өмнө нь нэг микрофон аваа бичлэг хийсэн чи тэр бичлэгийн дуунд бүр амар асуудалтай болоод тэгээд тэр микрофоноо хэрэглэж чадхаа болцсон байсан. Тэгээд харамч хүн хоёр төлнө гэдэг шиг ямар ч гэсэн дахиад нэг микрофон авчлаа. Энэ удаагийн микрофон маань нэлээд сайн судалж байгаад авсан болохоор дуун гайгүй байна хаа гэж найдаж байна. Ингээд бичлэгт орцгоё. Энэ хэргийг судалж байхдаа би манай монголчуудын амьдралтай амар адилхан юм байна гэж бодсон. Та нар ч гэсэн энд гарчгийг хараад ойлгож байгаа гэж бодож байна. За энэ кино нь ямар кино вэ гэхээр Күнгийн сайрын гээд орчуулах юм бол Агаарын аллаг гэсэн нэртэй 2022 онд гарсан кино. Гол дүртэнд Ким Сангён, Со Юн Хи, Lee Sung-bin жүжигчид тоглосон. За ингээд бодит хэргийнхэн тухай ярив. 2011 оны 4 сард нэгэн Сөүлд байдаг их сургуулийн эмнэлгийн яаралтай тусламжийн газар нэг эмэгтэй ирсэн. Тэр эмэгтэй амьсгалахад хүндрэлтэй гэсэн завиуртай ирээд тэгээд маш хурцтайгаар амьсгалын дутагдлалд орж исэн учраас сэхэн амьдралах тасаг руу орсон байдаг. За тэгээд уушгины эмчийг дуудсан маа. Уушгины эмч яваад очихт нь бол тэр эмэгтэйг үзээд эмэгтэйчүүдийн эмчнэр ирсэн байсан. Тэр нь ямар учиртай вэ гэхээр 8 сартай жирэмсэн эмэгтэй байсан. Эмчнэр чадах бүх арга хэмжээг авсан боловч тухайн эмэгтэй нэг хоноод хөөд болсон байдаг. За тэгээд яг ийм завиуртай өвчтөн тэр эмнэлгийн сэхэн амьдруулах тасагт 18 байсан ба энэ 18 эмэгтэйгийн хамгийн хачирхалтай нь 13 нь жирэмсэн эмэгтэй байсан. Тэгээд бүгд ижлэхэн завиуртай. Тэгээд ихэнх нь жирэмсэн эмэгтэйчүүд байсан учраас эмчнэр бүр маш гайхаж хүлээж авсан. Тэгээд энэ жирэмсэлтэй холбоотой өвчлөл юм болов гэж бодож байсан гэдэг. 13 жирэмсэн эмэгтэй нь 7 орхин орхин зайтай амнасаа алдсан байдаг. Хажууд нь яг ижлэхэн завиуртай ирсэн эмэгтэйчүүд нэг нэгээр өөд болоод ахаар дараачих нь би байх юм биш үстэй гэд маш их айц хүйц жирэмсэн эмэгтэйчүүд автаж байсан. Төрч жамжаагүйсэн үрээд өөрийнхөө их нэртэйгээ алдсан. Аавуудын уу гашуу яагаад ийм болчихоо гэсэн асуулт тунд эмчнэр маш хүнд байдалд орсон. Тэгээд энэ юу нь яг юу болоод байна гэдгийг мэдхийн тулд судалж эхэлсэн. Энэ асуудал эмчнэрт анх удаага тохиолж байгаа асуудал биш байсан. Өмнө нь буюу 2006 оноос эхлээд жил бүрийн хавар жирэмсэн эмэгтэйчүүдтэй ижлэхэн онштой хүүхдүүд олноороо ирээд бас олноороо нас орж исэн. Хамгийн анх энэ ингээд ижлэхэн завиуртай хэрнээ үл мэдэх байдлаар ямар ч эмчилгээнд сэхэл авахгүйгээр нас орж исэн хүүхдүүдийн тоо 3 юм билээ. Тэгээд тэр 3 хүүхд төр гурван нэр нь задлан хийж үзэхэд бүх уушг нь хатуурсан байсан. Одоо ингээд олон жил тамхи татаад ч юм уу олон жил нөгөө уушг нь хортой нөхцөлд ажилласан хүмүүсийн уушг нь ингээд чулуу шиг хатуураар амьсгалах цай үлдээгүй болсон байдаг шүү дээ. Яг тийм уушгтай болсон байсан. Маш олон жилийн үр дүнд үүсдэг шинж тэмдэг байсан учраас эмчнэр бүр амар гайхшилт автаж эхэлсэн. Ягаад гэхээр ийм аимшигтай өөрчлөлттэй уушгтай болсон хүүхдүүдийн хамгийн бага нь 23 сартай байсан. Тэгээд яаж хүүхэд төрөөд 23 сарын дотор уушг нь ийм амар болж болдог байна гэд маш их гайхсан. Хавар дусаад 100 болохын алдаад амьсгалахад завиуртай уушгины хатууралтай гэсэн өвчтнүүдийн тоо багасаад аажимдаа алга болсон. Дахиж тийм хүүхдүүд ирээгүй. Гэхдээ ингээд жил болгон тавтагдсан хിവэрэ байсан. Эмчнэр юу хийсэн бэ гэхээр нөгөө насварсан хүүхдүүдийн уушгины зураг болон задлангийн хариунуудын зургийг нь аваад зөвлөгөө авахаар эргэн тойрныхоо бүх том их сургуулийн эмнэлгүүд рүү явуулсан байдаг. Гэтэл тэр их сургуулийн эмнэлгүүдээс ямар хариу ирсэн бэ гэхээр манайд ч гэсэн яг ийм завиуртайгаар ингэ шалтгаан тодорхойгүй нас орсон хүүхдүүд хид ирсэн бас хавар болгон тавтагддаг гэж хэлсэн байдаг. Тэнийг бол юу н нарийн авч үзэх хэрэгтэй мэн гэж бодоод шинж тэмдэг болон задлангийн хариутай баримтуудаа Солонгосын бүх эмнэлгүүдээр таараж үзсэн. Гэтэл яг ийм завиуртай ирээд нас орсон хүний тохиолдол 80 бүртгэгддэг. За тэгээд энэ асуудлыг ямар ч байсан шийдвэрлэх хэрэгтэй байна гэж бодсон эмчнэр эрүүл мэндийн яам руу хүсэлт явуулдаг. Гэтэл 80 хүний тохиолдлыг бол авч судлах тийм хүчин чадал байхгүй гэдэг хариу өгсөн байдаг. Тэгээс сүүлд нь жирэмсэн эмэгтэйчүүдийн хэрэг гараад нэг удаагийн тохиолдлоор ингээ 2 хүний амь нас алдагдаад яваад байгаа учраас эрүүл мэндийн яам нь нэг юм анхаарлаа хандуулж эхэлсэн байдаг. За тэгээд эрүүл мэндийн яамнаас судалгаа явуулж эхлэхдээ юг онцолж үзэж судалсан бэ гэхээр өвчтнүүдийн шинж тэмдэг хизээ эхэлсэн, хаана эхэлсэн гэдэг байршлыг нь
судалж эхэлсэн. За тэгсэн чинь ямар үр дүн гарсан бэ гэхээр ихэвчлэн яг энэ зовиртой өвчтнүүд агаар цэвэршүүлэгчийн хэрэглээ маш өндөртэй хүмүүс байсан. Тэр дундаа уур гараад идэг агаар цэвэршүүлэгч авраад идэг штэ тий. Тэрэн дотроо нэг усаа хийхдээ агаар ариутгагч шингэн гэж байдаг юм байна. Тэр шингэнийг ингээд жоохон хамтдан ингээд хольж хэргэлдэг тийм өвчтнүүд байсан. За энэ агаар ариутгагч шингэнээ хамгийн багадаа 3 сар, хамгийн ихдээ 3 жил хэрэглэсэн өвчтнүүд байсан. Энэ зовирууд яагаад зөвхөн эмэгтэйчүүд болон хүүхдүүдэд илрээд байгаа вэ гэдгийг бас судалж үзсэн. Тэгсэн чинь нөгөө агаар ариутгагч аппарата эсвэл хүүхдийнхээ өрөөнд тавьдаг. Жирэмсэн эмэгтэйчүүд болохоор нөхрөө ажилдаа явсныхаа дараа гэрээ ингэж ариутгадаг тийм хэрэглээтэй хүмүүс байснаас болоод хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүд л өвдсөн байдаг. Энэ өвчлөлийн тохиолдолд яагаад хавар хамгийн их бүртгэгддэг байсан нь агаар цэвэршүүлэгчийн хэрэглээ өвөл маш их нэмэгддэг. Өвлжөнгөө хэрэглэсэн хэрэглээнийх нь гаш нөлөө нь хавар ингээд илрээд өвчлөл байдлаар бидэгдэг байсан. Эрүүл мэндийн байгууллагаас нь за энэ өвчлөл юу агаар цэвэршүүлэгчтэй холбоотой байх магадaltaй байна. Тэр дундаа агаар цэвэршүүлэгч дотор хойлж хийдэг нөгөө агаар ариутгагч шингэнтэй холбоотой байх магадaltaй байна гэж бодоод тэр шингэнүүдийг бас судалж үзсэн. Гэтэл өвчлөл болон нас баралттай холбоо хамаарлын хувь нь 47.6% гэж гарсан буюу бараг 2 өвчлөл дотны 2 өвчлөл дотны нэг нь энэс болсон гэдэг нь бол тодорхой болсон. За тэгээд ийм үр дүн гарсны дараа бол эрүүл мэндийн яамнаас худалдаанд байгаа бүх агаар ариутгагч шингэнүүдийг бол хурааж авсан. Энэ агаар ариутгагч шингэн нь 1994 онд анх Солонгосын зах зээл дээр гарч ирсэн юм лээ. Тэгээд яг ингэж хураах үед 17 жил худалдаалагдсан буюу 9 компани 20 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн байсан байдаг. Тэгээ бүгднгийн хэрэглээнээс хассан. Энэ хугацаанд агаар ариутгагч шингэнийг 8,980,000 хүн хэрэглэсэн. Үүнээс 950,000 орчим хүн өвчлсөн. Эдгээрээс 366 хүн насарсан байдаг. Хэдий ингээд амь насаа алдаагүй амиа урагцсан ч гэсэн ер нь бол насан туршдаа хүчил төрөгчийн аппараттай явах шаардлагатай болсон хүмүүс бас баггүй байсан. Энэ дундаа ялангуяа бага насны хүмүүс айгүй их байсан мэлээ. За тэгээд энэ хэрэгтэй холбоотой амар их мэдээлэл докюментари энэ байд юм лээ. Нэг бичлэгийг нь үзчихсэн чинь яг энэ хэрэгээс болоод ингээд насан туршдаа хүчил төрөгчийн аппарат зөв шаардлагатай болсон нэг хүүхдийн докюментари гарч ирсэн аахгүй юу. Тэгсэн чинь тэр хүүхд бүр ингээд амар өрөвдөлттэй ингээд нөө анх шинж тэмдэг нь илэрч явах үед ээж аав нар нь тэрийг анзаараагүй байх үеийнх нь нөө гэртээ ингээд хүүхдийнхаа зургийг камераар авсан бичлэг байгаа байхгүй юу. Тэгсэн чинь хүүхд нь ингээд уйлжсэн гинт ингээд уйлчдгаа ойлоод цогсчдөг. Тэг бүр амьсгалчдгаа ингээд бүр ингээд гараараа ингээд надад агаар хэрэгтэй байна гэдэг юм шиг байна. Тийм ингээд үйлдэл үзүүлээд ээж аав бүр гайхаад яасан бэ миний хүү яасан бэ юм гагцсан уу яасан бэ гэж бүр тэгж ингээд тэгжээснаа ингээд хоол ичжээснаа гинт хоолоо залхичдгаа ойлоод ингээд амьсгалын дутагдалд орж марж байгаа бүр ингээд ээж аавах нь уцсны бичлэгт нь үлдсэн тийм бичлэгүүд нь гарч ирсэн бүр амар өрөвдөлтэй. Тэгээд ээжинд ярьж байгаа хгүй ингээд усаас худалдаанд гарахыг хүлээн зөвшөөрсөн ийм бүтээгдэхүүнийг эрүүл мэндэд сайн гэдэг утгаар нь л авч хэрэглэсэн боловч насан туршийн өвчний их усэр болно гэдгийг бол үнэхээр мэдээгүй ийм сонголт хийсэндээ үнэхээр харамсдаг гэдэг ингээд хуулиад ингээд ярьж байсан. За энэ хэрэгтэй холбоотой тэмцэл судлаачид маш их эрчимтэй судалгаа шинжилгээ хийсэн. Гэтэл энэ агаар ариутгагч шингэн нь угаасаа анх эхлэхээсээ эхлээд л ер нь бол эрүүл мэндэд хортой гэж байсан нь тодорхой байсан юм лээ. Тэгээд лабораторийн шинжилгээгээр анх ингээд хийхэд цагаан хулганыг өхүүлжсэн гэж байгаа байхгүй. Тэгсэн чинь хэдий цагаан хулганд ийм шинж тэмдэг үзүүлдэг гэсэн хүнд бол ямар нэг аюултай нөлөө үзүүлэхгүй гэсэн дүгнэлт гаргаад худалдаанд гаргасан байсан мэлээд одоо ингээд ямар нэгэн бүтээгдэхүүн худалдаанд гарахад энэ эрүүл мэндэд аюултай яваагүй юу гэдгийг нь судлаад шинжилээд эрүүл мэндэд аюулгүй бүтээгдэхүүн байна гэдэг тийм марк олгодог нэгсэн мэргэжлийн хяналтчиг тийм газар Солонгост байдаг юм лээ. Тэгээд тэр газар руу ингээд холбогдсон байгаа байхгүй. Тэгээд яагаад танах ийм хортой бүтээгдэхүүн ийм марк олгочоо эрүүл мэндэд аюулгүй гэдэг марк олгочоо гэд асуусан юм лээ. Бүх архив авахад үзсэн чинь тэр нь анх ингээд тэр газраас марк авахын тулд шинжилгээнд өгөхдөө энэ бүтээгдэхүүнээ агаар ариутгагч шингэн биш агаар цэвэршүүлэгчийг цэвэрлэх шингэн гэдэг мэдээлэл өгсөн байгаа байхгүй. Тэгэхээр нэгсэндээ нөгөө аяг угаагч шингэнийг бид нэр ингээ хэрэглээд аягаа угаагаад усаар зайлаад тэр шингэнийг аягны гадаргуу дээр үлдэхгүй болтол зайлаад агаарт хатаагаад хэрэглэдэг штэ тий. Яг тэгж хэрэглэх зориулалттай бүтээгдэхүүн гэдэг мэдүүлгийг өгсөн байгаа байхгүй. Агаар цэвэршүүлэгчээс цэвэрлэх шингэн гэж мэдүүлэг өгчөнгүүтэй агаар ариутгагч шингэн гэд хэрэглүүлж байгаа байхгүй. Нөгөө марк олгодог байгууллага бол агаар цэвэршүүлэгч цэвэрлэх шингэн гэдэг
статусаар тэрийг судалгаа хийж байгаа шүү дээ. Тэгэхээр юуг харах вэ гэхлээр мэдээж нөгөө гадаргуугаас хурдан арилдаг байна уу тий агаарт ингээд уршиж алга болоод хэрэглэх үед ямар нэг ингээд үлдэгдэл үлдэхгүй бүрэн арилдаг байна уу гэдэг ч юм уу нэг тиймэрхүү байдлаар л ер нь судлаа шүү дээ. Тэгээд хүний биед орсон тохиолдолд ямар гашуунтай үзүүлэх вэ гэдэг байдлаар бол мэдээж судлахгүй. Тэгээд тэр үед нь бол тэр мэдээж шинжилгээнүүдийн бүгднийг давсан. Тийм учраас аюулгүй гэдэг баталгааны марка олгосон байт юм лээ. Тэгэхээр ер нь бол ингээд аюулгүй баталгааны маркад хүртэл итгэх ер нь аргагүй юм шиг айгуу санагдсан. Хэдий ингээд мэдүүлэгтээ өөр мэдүүлэг өгсөн ч гэсэн худалдаанд гаргаж байгаа тайлбар нь яг тэр мэдүүлэгтэйгээ тохирч гинүү гэдгийг шалгадаг тийм зохицуулга хийдэг газар гэж Солонгост байдгүй юм байна л да. Тэр алдаанаас нь болоод ийм аюултай юм гарсан байна гэд ер нь бол засгийн газар энэ бүхэнд буруутай болж таарсан. За тэгээ хохирогчдын нэгдлээс бол засгийн газар шүүхт өгсөн. Гэтэл яг ийм үйл явцыг зохицуулах хууль байдгүй гэдэг шалтгаанаар бутсан байдаг. Тиймээс нөгөө хохирогчдын нэгдлээс шинэ хуулийн төсөл санаачлаад 2 жилийн дараа буюу 2013 онд тэр хуулийн төсөл нь батлагдсан байдаг. Тэгсэн чинь нөгөө хуулийн төсөлд нь бүр амар инээдтэй юм орж ирсэн. За юу орж ирсэн бэ гэхээр нөгөө хохирогчдыг ингээд 4 ангилчихж байгаа. Тэнгүүтээ 1-2 дугаар шатлалынх буюу амь насаа алдсан болон ингээд насан туршийн эмчилгээ шаардлагатай нөхцөл байдал үлдсэн гэдэг ийм 2 төрлийн өвчтнүүдэд л нөхөн төлбөр олгоно гэдэг тийм заалт оруулсан байсан. Тэгээд тэрнээс болоод бас дахиад энэ асуудлаар хохирогчдын зүгээс тэмцэлтэж эхэлсэн. За юу гэж тэмцэлсэн бэ гэхээр энэ хэрэгээс болоод амь насаа алдаагүй мөн ингээд нүүн насан туршийн өвчтөд үлдээгүй ч гэсэн ер нь бол маш их хохирол авсан хүмүүс байгаа гэх тэрний нэг төлөөлөл нь гээд нэг ээж ярьж байсан аахгүй гэсэн чинь яг энийг хэрглэж авах үед ингээ 2 удаа жирэмсэн болсон юм байна. Тэгээд жирэмсний явцад нөгөө нэг ургийн гажиг үзүүлдэг ингээ шинжилгээнүүд байдаг шүү дээ тий. Тэнгүүд эхний жирэмслэлтээр нь ургийн гажигаар хүүхдийг чи уушиг бүрэн өгчөөгүй байна. Төрүүлсэн ч гэсэн ер нь бол амьдрах магадлал багтай хүүхд төрнө гэдэг шалтгаанаар тэр хүүхдэд төрүүлж чадаагүй байна. Тэгснээр 2 дахь удаа жирэмслсэн чинь дахиад яг өмнөхтэйгээ адилхан уушигны эмгэгтэй хүүхэд байна гэж онцлоод тэр хүүхдээ бас төрүүлж чадаагүй. Тэгээд ингээд өөрийгөө ер нь бол ингээд уушигны эмгэгтэй тийм тэдгийм байна гэж бодсон чинь тэр бүх шалтгаан нь энэ агаар цэвэршүүлэгчээс болсон байдаг. Тэгээд энэ агаар цэвэршүүлэгчийг хэрэглэхээ болсноос хойш 2 эрүүл саруул хүүхэд төрүүлсэн юм байлээ. Тэгэнгүүт эдийн амь насаа алдаагүй ч гэсэн амь наснаас алдснаас ялгаагүй ийм их хохирлыг амссан хүмүүс яхаар нөхөн төлбөр авдаггүй юм бэ гэдэг тэмцлийн хийсэн юм байлээ. За тэгээ 11 жилийн урт удаан тэмцлийн үр дүнд агаар хариуцлагч шингэний үйлдвэрлэдэг 9 компани бүх хохирогчдод 924 тэрбум оны нөхөн олгор олгоод энэ хэрэг дууссан. Энэ киноны төгсгөл хэсэг дээр нь ингэж хэлдэг аахгүй юу? Зүгээр ингээд хүний бие махбодод амь насанд аюултай бүтээгдэхүүн ингээд гаргаж ийна гэдэг бол гэмт хэрэг биш ээ. Гэхдээ энэ бүхэн нь хүний амь нас бол эрүүл мэндэд хортой байж тээ гэдгийг мэдсээр байж ээж үүнийгээ үйлдвэрлэсээр зарсаар байгаа бол энэ бол аллагын хэрэг гэж хэлдэг. Тэгээд манай улс яг яаж байгаа вэ? Тэгээд би энэ киног үзснийхаа дараа энэ киног бол Монгол улсад ямар ч одоо телевиз орчуулж гаргахгүй байх гэж бодсон. Гэхдээ та хэд хэрвээ солонгос хэлтэй бол солонгос хэл дээр нь үзээрэй. Эсвэл өөр хэлтэй бол өөр хэллүүд дээрээ орчуулж агаад энэ киног заавал үзээрэй гэж хэлмээр байна. Баярлалаа. Баяртай.